За сайн байцгаана уу Mongolian Australia подкастын маань 78 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Canberra хотоос Австралийн аудитын үндэсний газарт санхүүгийн аудитор хийдэг. Тэгээд энэ ажлынхаа хажуугаар бас өөрийнхөө оюунаас accounting services нэртэй tax agent-ыг нэгээд амжилттай явж байгаа оюун сөрөн гэгч маань орж байна. За тэгээд тэрээр анх Австралид 2009 онд ирж байсан ба нэгтлэнгийн мэрэгчлэр магистрийн зэрэг хамгаалаад одоо хүртэл энэ чиглэлээр бас дагнаад ажиллаж байгаа ийм мундаг хүн бас орж байна. За сайн уу оюун агчээ? За сайн байна уу? За өнөөдөр подкаст маань орсонд маш их баярлалаа. Намайг урьсанд бас баярлалаа. За хоёулаа шууд яриагаа эхэлнэ. За анх оюун агч Австралид бас ирж исэн үеэс хоёулаас хуваалцъя. Би анх Австралид 2009 онд ирсэн. Тэгэл бас бусад монголчуудынхаа адил бас сурах гал тэгээ хэлний курс дээрээс ингээд сураал тэндээсээ коллежид мөрт ороод сураал яваал ингээд өдий зэрэгтэй явж байна. 2009 онд ирээд одоо 15 жил болж байгаа юм байна. Ер нь бол Австралид. Тийм. 2009 онд ч бас шал өөр байсан шүү дээ. Одоо яг байгаа шиг ингэж монголчууд байхгүй хэцөөхөлөө байсан шүү дээ. 2009 онд ч. Тийм. Намайг анх ирэхэд ер нь их монголчууд ховор байсан. Тэгээд ер нь би анх ирэхдээ бас Булангон хотод иржсэн. Тэгээд Булангон хотод ерөнхийдөө монголчууд баг байдгүй байсан. Ер нь бол Сиднейд л нэг цөөх монголчууд байдаг гэсэн. Ер нь Canberra хот ер нь ихэр их монголчуудтай байна вэ? Ер нь их нам 50 байна уу? Эсвэл их монголчууд ихсэж гин үү? Нүүдэл судал юу вэ? Canberra хотод би болохоор ерөнхийдөө тэгээд Сидней аваараа ерөнхийдөө байж байгаад сая 2 сард Canberrад нүүж ирсэн. Энэ аудитын газарт ажилд ороод тэгээд нүүж ирээд энд ирээд 2 сараас хойш байгаа. Ерөнхийдөө Canberrад тэгтээ би монголчуудтайгаа айгүй холбоотой байдаг энд. Манай монголчууд ерөнхийдөө нэг 100 гаруй монголчууд байгаа гэж сонссон. Тэгээд бид нар болохоор янз бүрийн номын клуб энэ төр гээд янз бүрийн клубуд байгуулсан. Тэгээд тэрүүгээрээ хоорондоо ерөнхийдөө холбоотой байдаг. Тэгээд нэг тийм ч олон монголчууд бол байдгүй. Ерөнхийдөө бол цөөхөө. Тийм ээ. Тэгэхээр Canberra хот маань бас мэддэггүй хүмүүст бас хэлэхэд Canberra хот маань яг Австралийн нийслэл байгаа. Тэгээд энд манай Монголын элчин ер нь бүхэл улс орнуудын элчингүүд бас байрладаг ийм нийслэл хот байгаа. Тэгэхээр Сидней, Мельбурн хоёр хотын бас дунд байрдагаараа бас их зүгээр санагддаг шүү дээ. Жишээлбэл Сидней орлоо гэхэд Canberra-гаар нэг дайраад ордог. Сиднейгээс Мельбурн орлоо гэхэд Canberra-аас дайраад орох. Бас тийм бас боломжууд их хүмүүст олгодог их гоё байрлалтай газар гэж санагддаг ш надад. Яг гоё том хоёр хотын дунд байдаг болохоор. Харин тэгээд ер нь бол Canberra нөгөө тийм нам гүм амьдрал дуртай хүмүүст их зүгээр хот санагддаг штэ. Яг Сиднейд нөр чинь бас л төм түжигсэн том хотууд штэ. Тэрнтэй харьцуулахад Canberra бодод хүн ам нь бага. Тэгээд тэгсэн хэрнээ бас айгүй тийм амьдралын сайхан орчинтой. Тэгээ ер нь хүүхэд эднэр өсөх гээд их зүгээр. Тэгээ бас ер нь тийм том хотод нэг тийм амьдрах сонирхолтой хэрнээ бас нэг арцаахан орчинд амьдрах сонирхолтой тийм хүмүүс их зүгээр санагддаг штэ. Тийм. Сонссон Canberra хот жоохон үн төлбөрийн үед одоо байрны түрээс мөрөөс их юу жоохон өндөртэй гэж сонссон. Тэр үнэн байна уу? Тийм, ер нь бол Сиднейгийн дараа ордог юм байлаа. Тэгээд ер нь ирэхэд бол надад Сиднейгээс бол мэдээж арай жоохон хямдхан. Тэгтээ бол үнэтэй тал руугаа. Тэгтээ Canberra болохоор сургуулиудын хувьд болохоор хамгийн сайн сургуультай гэдэг юм байлаа. Улсын сургуулиуд нь ч гэсэн ер нь хүүхдээ өгөхөд ер нь их сайн сургуулиуд байдаг гэдэг. Сургууль сайтай гэдэг. Тэгвэл сонсож байгаа манайхан бас тэгдэг юм да. За Сидней хот их шуугантай. За хаашаа нүүх үү? Эсвэл Монголоос Австрали руу наашлах байгаа хүмүүс за ер нь аль хот нь зүгээр вэ гэж асуусан асуултууд их явж байдаг. Тэгэхээр ер нь та бүхэн бас эндээс бас Canberra хотыг бас сонирхоод хараад үзээрэй, судлаад үзээрэй гэж бас хэлье. За хин оюун агч маань Австралид бас нэгтлэнгаар мастрын зэрэг хамгаалсан хүн байгаа. Тэгээд энэ их туршлагаасаа хоёлоо бас хүмүүс сонсогч нартай хэлж өгнө. Тэгэхээр нэгтлэнгаар суралцыг бодож байгаа ер нь хүмүүстэй юу зөвлөх үү яг
юу нь хэцүү байна, тэгээ юу мэдэх ёстой байна, нэгтлэн ер нь цаашдаа ер нь хэр ирээдүйтэй мэрэгжил байна гэх мэтчлэн. Нэгтлэнгээр ер нь бол сурах гэж байгаа хүмүүс нэгтлэн аюу миний хувьд бол маш их ирээдүйтэй мэрэгжил. Яагаад тэгэхээр би өөрөө болохоор нөгөө Монголд эдийн засгаар сурсан байхгүй юу? Монголд эдийн засаг статистикаар сураад тэгээд Австралид ирээд яг эдийн засаг статистикаар яг ажил төрөл хайгаад ингээд олоход жоохон хэцүү нөгөө тийм том одоо судалгааны байгууллагад л орохгүй бол нэг тийм юм байхгүй. Харин нэгтлэнгээр бол ажил одоо зүгээр нэг жижигхэн хувийн компани ч гэсэн нэгтлэн хэрэгтэй. Зүгээр одоо ингээд хувь хүмүүс хүртэл нэгтлэн хэрэгтэй тий. Тийм болохоор нөгөө нэгтлэнгээр болохоор нөгөө ажлын олдос аягүй сайтай. Тэгээд би анх нөгөө нэгтлэнгээр мастер ихтэй өмнө би нэгтлэнг болохоор зүгээр л нэг ингээл нэг данс тоосоо хөтлөл ингээл явж яадаг тийм хүмүүс гэж ойлгоод байдагсан байхгүй юу? Тэгээ яг нэгтлэнгаараа ингээд сураа явсан чинь нэгтлэн чи өөрөө аягүй тийм сонирхолтой мэрэгжил юм байна. Дотроо маш олон төрлийн өөр чиглэлээр ингээд хүмүүс суралцаад явдаг. Менежмент нэгтлэн, санхүүгийн нэгтлэн, такс нэгтлэн гэдэг маш олон салбартай. Тэгээд тэр салбар тус бүрээр ингээд сонирхоод судлаад ингээд явах юм бол аягүй сонирхолтой. Тэгээд хүмүүст аягүй их тийм ирээдүй боломж бас их олгодог. Одоо нэгтлэнгаараа явж байгаа тэрнээсээ цаашаа дамжуулаад хүмүүс нөгөө албан тушаална ахаал ерөнхийдөө ихэнх одоо энэ CEO том компани CEO эднэр чинь голцвол нэгтлэнгууд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө нэгтлэнгууд чи яг нөгөө нэг одоо яг бизнесийн үйл ажиллагаа явуулж байхдаа одоо яг ямар хэмжээний мөнгө олж байгаа, яаж ажилуул ашигтай энэ тэргээд дандаа тэр нөгөө нэг тоон дээр судалгаа хийгээд тэгээд тэн дээрээсээ үндэслээд нөгөө бизнесээ ингээд явуулахаар хүн чинь илүү тийм мэдээлэлтэй бизнес хийхээр бизнеснийх амжилттай болд юм байна л та. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө тэр одоо Австралид нэгтлэн гэдэг хүн болохоор зүгээр нэг нөгөө нэг бидний нэг дээр үеийн ойлголтоор ингээд ширээ сандал ингээд тоолоо явж яадаг хүмүүс биш. Бүглөөд ингээд данслал явж яадаг хүмүүс биш. Энэ хүмүүс болохоор ерөнхийдөө энэ бизнесийг удирддаг, аваад явдаг. Одоо тэр байгууллагыг ирээдүгийг шийддэг, ирээдүгийг хардаг, ирээдүгийг хараад тэр стратеги гаргадаг ийм хүмүүс юм байна. Тэгээд дотроо маш олон өөр төрлийн байд юм байна гэд тэрийг бас айгүй мэдэж авсан. Тэгээд аюу сонирхолтой, ер нь их сонирхолтой мэрэгжил юм байна. Би болохоор урд нь болохоор нэгтлэн тийм жоохон сонирхолгүй тийм зүгээр л нэг данс тоцоо өөдрөгтэй мэрэгчлэгээ бодоод байсан чинь яг дотор нь ороод ингээ явахаар маш сонирхолтой, маш олон чиглэлтэй өдөр болгон сурч явах хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө одоо бидний бизнес эрхэлж байгаа орчин чи өдөр болгон өөрчлөгдөд, техник, технологи одоо бүх юмар одоо AI гараад ирчихсэн тий. Тэгжээдэг учраас яг тэрнтэй дагаад тэр нэгтлэн чинь бас өдөр болгон шинжлээд тэрийг дагаад нөгөө хууль дүрм, санхүүгийн хууль дүрм бүх юм чинь бас өөрчлөлттэй явдаг. Тэгээ яг байнга суралцж байгаа. Нэг нэгтлэн болсон бол ер нь бол тэгээд насаараа л суралцах хэрэгтэй. Ер нь бол өдөр болгон суралцаал ингээ явж явах хэрэгтэй. Тэгээд миний хувьд болохоор яг тэр талаараа илүү сонирхолтой санагддгийг. Хүн өөрийгөө ингэж гоё хөгжүүлэхэд түлхэж зүгдэг. Байнга тийм одоо шинэ юмнууд гарч ирж байдаг. Тийм тэгээ бас нэгтлэнгаар сурах мастраар сурч бай. Ер нь нэгтлэнгаар сурахад ер нь Австралид яг уу нөгөө визний тал дээр бол цаашаага permanent resident буюу байнгын орсон суугчийн виз авахд бас нөлөөлдөг төхөн боддог мэрэгжил гэж боддоо шүү. Тий, нэгтлэн чинь нөгөө одоо эдний нөгөө мэрэгжлийн мэрэгчлэнгүүдийн тоонд нь ордог. Нөгөө PR-ийн мэрэгжлийн визний мэрэгчлэнгүүдийн тоонд ордог. Гэхдээ одоо ерөнхийдөө маш их нөгөө нэгтлэнгууд гаднаас нөгөө одоо ороод ирсэн. Яг PR аваад ороод ирсэн. Тэгээ ерөнхийдөө нэгтлэнгийнхаа юг бол багасж байгаа юм байна. Ер нь бол тэгсэн ч гэсэн нэгтлэнгийн мэрэгжил Австралид бол асар эрэлттэй. Нэгтлэн хүн бол ажилгүй байна гэж байхгүй Австралид. Ер нь бол хэдийгээр одоо ингээд immigration-гээс одоо нэгтлэнгийнхаа тоог гаднаас авах нэгтлэнгийнхаа тоог багасна гэдэг байгаа боловч дотроо Австралид өөрөө асар нэгтлэнгийн дутагдaltaй байна. Ер нь бол тэгээд ажил төрөл хайгаад яваад ингээд яхад нэгтлэн хүн бол ажилгүй байна гэж байдгүй. Заавал ажилтай. Тий, нэгтлэнгээр сурсан л бол ажилтай. Ажилтай гэсэн үг. Тий. Тэгээ ажилтай байхаараа
нөгөө ажлаасаа спонсор эднэр виз авах боломж бас гарна. Мгм. Тэгээд мэдээж PR хийх боломжтой. Ягаад гэвэл PR-ын мэрэгчлүүдийн дунд нэгтлэн бас ордог. Мгм. Гэхдээ намайг анх ирэх үед нэгтлэн өндөр оноотой байсан. Одоо оноо нь багасж байна нөгөө их Мгм. олон нэгтлэнгууд орж ирээд. Олон бол ааха. Гэхдээ тэгсэн ч гэсэн ерөнхийдөө бол бас л боломжтой. Ялангуяа жоохон хөдөө орон нутаг газар мазар ажилд орчих юм бол ер нь бол PR авах, урт хугацааны Мгм. виз авах айгүй боломжтой. Ажлын спонсоршип авах айгүй боломжтой. Хүмүүс нэгтлэнгууд айгүй их ажлын спонсоршип авдаг. Нөгөө ажил олгогчд нь Мгм. ерөнхийдөө нэгтлэнгээ авч үлдэх айгүй сонирхолтой. Мгм. Мгм. Тийм байх нэ. Ер нь бол маш их хэрэгтэй мэрэгчлүүдийн нэг гэж үздэг штэ Австрали ялангуяа баг эмч, нурс, сувилагч эднэртэй баг зэрэгцээл нягтлангийн бас эрэлт хэрэгцээ бас их байдаг гэж харагддаг ш. Тийм. Тий. Одоо Тий. тий оюун агч маань Австралийн аудитын үндэсний газарт санхүүгийн аудитор хийдэг гэж байгаа. Тэгэхээр энэ ажилдаа бас яг хэрхэн яаж орж ив тэрнээсээ бас хуваалцаач. Энэ ажилдаа би өнгөрсөн жил би ер нь Австралийн ийм энэ чинь нөгөө APS гээд нөгөө Австралийн public service байхгүй юу? Мгм. Тэгээд ерөнхийдөө Австралийн public service ажиллаж үзьегээ би аягүй сонирхоод өнгөрсөн жилээс ерөнхийдөө apply хийгээд эднэр болохоор жил болгон тэр Австралийн public service нь тийм аягүй том recruitment хийдэм байлээ. Тэрүүгээрээ ингээд ерөөсө бүх газруудаа чагсаацсан. Одоо ингээд юу finance department, ATO, ANO гэдэг одоо манайх аудитын үндэсний газар гэдэг бүх газруудаа чагсаацсан. Тэгээ аюу том recruit яваад тэрэнд нь ороод би ерөнхийдөө өрсөлдөөд би ATO and тэгээд finance department тэгээд энэ аудитын үндэсний газар энэ гурван газарт би хамгийн сүүлийн шатанд ороод нөгөө нэг talent pool гэж байдгийг. Тэр Мгм. talent pool руу н орсон юм. Тэгээд talent pool руу н орохороо ингэдэм байлээ. Яг ажил гарчгаараа talent pool-ийнхаа хүмүүс рүү утастаад одоо ингээ ажил гарчлаа. Та энэ ажилд ормоор байна уу гэх тэгэхээр тэгье гэхээр нөгөө нэг ажилд орох тийм гэрээ явуулчихсан юм билээ. Тэгээд Мгм. би ATO энэ аудитын үндэсний газар хоёроос тийм гэрээ аваад тэгээ би хуулинд нь ер нь орно гэж хэлчихсэн гэрээ авсан байжгаад энийгээ сонгоо энд орсон юм. Тэгээд нөгөө finance department би больсон. Яагаад би энийг сонгосон бэ гэхээр би ITO-г яагаад сонирхож байсан гэхээр би өөрөө нөгөө tax accountant болохоор ерөнхийдөө ITO дээр бас audit investigation би өөрөө team юм айгуух сонирхдаг байхгүй юу? Audit Мгм. investigation хийя гэд яг тэр чиглэлээр сонирхоод ерөнхийдөө ATO-д эхлээд за би юу яая та нарын урилгыг хүлээж авъя, ажлын урилгыг хүлээж авъя гэж хэлсэн байсан. Тэгээд тэрний дараа эндээс урилга ирэхээр нь надад энэ нь илүү сонирхолтой санагдаад тэгээд энийгээ аваад нөгөө finance department нь болохоор нөгөө management accounting policy maker гэдэг тэрийг болохоор би жоохон надад тохирохгүй юм шиг байна. Би өөрөө тийм audit investigation team юмд дуртай юм чи ерөнхийдөө энэ лүүгээ ороод явъя. Өөрөө тийм finance accountant дуртай болохоор тэгээд явъя гэдэг ингээд ороод явж байгаа. Тэгээд ерөнхийдөө нүүж ирэхэд нөгөө би чинь нөгөө юундаас New South Wales-аас нүүж ирж байгаа юм чинь. Тэгээд нүүж ирэх зардал мардал бүх юм ингээд төлөөд тэгээд нүүж ирсэн. Тийм. Тэгээд ер нь бол энэ APS-ийн том recruitment болохоор жилд ерөнхийдөө 2 удаа явагддсан байлаа. Тэгээд тэр ATO-д болохоор нөгөө ATO чинь их том бүх хотуудаар байгаа болохоор янз бүрийн мэргэжлийн хүмүүс яаж байгаа болохоор 4,000 хүн анх шалгаруултанд ороод тэндээсээ нэг 120 хүн сүүлийн шалгалтанд ороод тэгээд урилга авсан юм байлаа. Мгм. Тэгээд тэр 120 хүнийхэн тоонд би ороод энэ нөгөө аудитын үндэсний газар болохоор 450 хүн юу өгсөн гэсэн аппликейшн өгөөд тэндээсээ 36 хүн авсан юм. Тэгээд тэр 36-ад би бас ороод ингээд яасан. Ямар мундаг юм баяр үргээ гоё ёстой бахархаж штэ. Баярлалаа. Мундаг байна оюун агч. Баярлалаа. 30 дүүнд авахд нь орно гэдэг чи 450 хүнээс яа мундаг байна. Тийм байна. Тэгэхээр ер нь
За энэ accounting гэдэг мэрэгчлийг ер нь та яг анх яагаад сонгосон ер нь? Би ингэсэн би нөгөө нэг ерөнхийдөө эдийн засаг юугаараа эхлээд сонирхолтой байгаад тэрүүгээрээ зүгээр судалгааны газар зүгээр юм судалгааны ярилцлага хийдэг тийм ажил хийдэг байсан. Тэгж явжгаад би нэг жижигхэн компанид ажилд ороод нэг жижигхэн тийм одоо юу машины сервис хийдэг тийм ажил компанид байсан. Тэгээд тэнд ажилд ороод би тэдний нөгөө одоо тэр бүх юмыг хийдэг байсан. Админийх нь одоо нөгөө юу мууг нь захиалгын утсан дээр аваад төлбөр тооцоог нэг яг инновашн явуулаад тэгэл хамгийн минь хийдэг байсан. Тэрийг болохоор ерөнхийдөө accounts гэж хэлээд байдаг байхгүй юу. Тэгээд тийм ажил хийдэг байжгаад дараа нь өөрийнхөө компанийг байгуулад би ер нь жоохон өөрөө юм хийж биеэд ах аягүй сонирхолтой. Тэгээ өөрөө бас тийм машины түрээсийн компани нөгөө тэр урд нь ажиллаж байсан компаниа дуурайгаад тэдний нөгөө бизнес модулыг ерөнхийдөө дуурайгаад тэгээ өөрийнхөө тийм машин түрээсэлдэг компанийг байгуулад тэрэн дээр 4-5 жил өөрөө бас хамаг юм хийгээд энэ данс тооцоог нь хөтлөөд тэгээд явж байхдаа надаа би нэг тийм нэхлэн хийдэг хүнтэй танилцсан байхгүй юу. Тэгээд тэр хүн маань болохоор манай нэхлэн байсан. Гэхдээ бид нүүрээ ер суулзаагүй бүх юм онлайнаар явдаг. Тэгээд би нөгөө хамаг юм данс тооцоогоо бэлдээл нөгөө хүн рүүгээ явуулцдаг. Тэгээд нөгөө хүн маань одоо минийх шиг юм такс хайжин хүн байхгүй юу. Тэгээ миний бүх данс тооцоог бүрдүүлэл ингээл AT руу явуулаад ингээл өчтдөг гэсэн. Тэгэл нөгөөдөг чинь чи ер нь данс тооцоонд аюу сайн юм байна. Чи ер нь нэхлэн болооч гэж намайг тэгж мэгээс тоонд аюу сайн юм байна. Чи ер нь гэрхаа юм байна гэж eyes to the details гэл. Чи ер нь eyes to the details аюу сайтай юм байна. Нэхлэн болооч гэх юм би. Би угаасаа нөгөө эдийн засгийн статистик юм хэрэгчлээ хүн штэ энэ тэр гэдэг. Тэгж мэгээд тухайн үедээ тэгж ярьж байгаа л өнгөрөөл. Тэгээ яг нөгөө компани байгуулаа ингээд яаж авах удаа аюух тийм таксийн юуг аюух сонирхоод таксийн хуулийг Австралийн таксийн хуулийг аюух сонирхоод уншаад тэгээ явдаг гэсэн. Тэгээ нөгөө Австралийн таксийн хууль ч одоо дэлхийн хамгийн л одоо комплекс хуулиудын нэг юм байна л да. Нөгөө шатлалтайгаар нөгөө ингэж такса боддог. Тэгэл бүх одоо такс болохоор хүн дээр индивидуал тус бүр дээр ингэж өөрөөр бодогддог. Тэгээ ерөнхийдөө тийм болохоор ерөнхийдөө маш их хүмүүс одоо сайн учрыг нь олохгүй тэгэл айгүйх тэгэл уншиж судалж байнга тэр өөрснийгөө апдейт хийж яваал ингэдэг тийм орчин юм байна. Таксийн орчин. Тэгэл яг тэрнлүү нь ороод сураад сонирхоод надад тэр нь сонирхолтой санагдал ер нь энэ ихтлэнгаар суурь ер нь энэ такс максыг судалж үзье. Юм мэдээ. Одоо ер нь бизнес явуулъя гэвэл энэ миний сайн мэдчихэж ер нь хүн амжилттай бизнес эднэрээ явуулах юм байна гэж тийм бодолтойгоор л анх ерөнхийдөө нэгтлэн болъё гэдэг санаа орж ирэл нэгтлэнгаар явуулсан. Тэгээд энэ оюунаас accounting services tax agent-а ер нь хэрхэн нээсэн бэ? Энэ болохоор би ерөнхийдөө өөрийнхөө accounting firm-ыг байгуулах юмсан гэж 2-3 жилийн өмнөөс бодож эхлээд тэгэл тэр үеэрээ ерөнхийдөө ингээл судлаад ер нь яаж байгуулах ёстой, ямар юутай байх ёстой те ямар нөгөө критерия эднэр байдیں۔ Ямар одоо шалгаж шүүлэг өгдгийн тэр мөрийг ерөнхийдөө судлаад ингээд багаар юмаа бүрдүүлээ л яваад байсан байхгүй юу? 2-3 жилийн өмнөөс эхлээд тэгж явж байгаад тэгээд өнгөрсөн жилдээс ерөнхийдөө баг хамаг юм маань бэлэн болоо бүх юм хумаа ойлгоод учир начир нь болоод ингэчгээд байжгаад ерөнхийдөө бизнес партнер хайгаад яваад байсан байхгүй юу. Тэгээд нөгөө одоо би ч нөгөө нэгтлэн болохоор ер нь миний таньдаг бүх хүн нэгтлэн байдیں۔ Тэгэл бас нөгөө таньдаг нэгтлэнгуутагаа ер нь ингия хамттай юм хийварий гэл ингээд яриад яваад яг нэг тийм санаанд харсан ерөнхийдөө бизнесийн хамтрагч нөхөө олдохгүй яваад байсан байхгүй юу. Тэгээд 6 сарын сая өнгөрсөн 6 сарын үед ер нь зүгээр өөрөө эхлүүлээ. Өөрөө ганцаараа юм хийя. Заавал бизнес партнертгүй зүгээр өөрөө юм хийгээд тэгээд 6 сард компани байгуулад тэгээд нөгөө нэг юу бүртгэл хамаг юм хөөцөлтүүд ингэж явж байгаад ерөнхийдөө 7 сарын дундуур ерөнхийдөө бүх юм бэлэн болоод анх би өөрөө нөгөө Facebook эднэр нэгээд ингээ ажиллаж ирсэн шинэхэн компани. Нэгээд одоо ерөөсөө нэг удаагүй байгаа. 2-7 оноод яг аль бие ёсоор бол нэгээд бол нэг
2-7 оноо л явж байгаа. Тэгээ нэг 7 сарын дундуур нээсэн ч гэсэн ерөнхийдөө яг үйл ажиллагаагаа явуулахгүй зүгээр фэйсбүүкээр нийтгээл бас юм хумаа бэлдээл ингээл яваад байсан. Тэгж байгаа сая яг аль бие ёсоор бол яг нэг 2 доо нэмэл нэгэл яг зар мараа тавиал үйлчлүүлэгчид нэрээ аваад ирсэн. Бүх registered оюун агч манай CPA буюу Certificate Practice Accountant мэргэжлийн газрын Тийм, юм байгаа ш тий. тийм, Аа. тийм. Тийм. Тэгэхээр одоо яг бүх бичиг баримтаа бүх регистр бүртгэлээ хийгээд яг аль бие усаар нэгээд ийм болж байгаа болохоос биш ер нь бол бүх зүйлээ бол эртнээс бэлдээл явж исэн. Тийм, бэлтгэл ажил бол эртнээс явсан. Яг энэ бүртгэл эднэрийн ажил бол яг ингээд их бол бараг 4-5 сар болсон. Тийм, жоохон цаг ордгийм байлээ. Ингээл найсаа чайсаа ийм юм гэл ингээл. Тийм. Тэгин тий. Аа. За тийм ээ. Тэгэхээр одоо манай сонсож байгаа хүмүүс маань Австралид ялангуяа амьдарч байгаа хүмүүс маань бас жил болгоны 7 сарын 1-ээс 10 сарын 30-ны хооронд яг хувь хүн болгон заавал компани гэхгүй хувь хүн болгон мөнгө олсон ч бай, олоогүй ч бай бүх хүн болгон татврын буцаалтаа мэдүүлэх хэрэгтэй, татвараа мэдээлэх хэрэгтэй гэдэг тий tax return гэж ярь. Тийм. Тэгэхээр энд Тийм. тийм Австралид амьдарч байгаа монголчуудаа ер нь одоо анх ирсэн ч бай, ирээд удсан ч удаж байгаа хүмүүс маань бол мэдж байгаа хэрэг тийм ирээд удаагүй байгаа монголчуудаас Австралийн жил болгоны такс return буюу татврын буцаалтын талаар бас хоёулаа нэг товчхон тайлбарлаад өгье гэж бодож шүү дээ. Аккаунт За тэгье. Тэгээ. Тийм. Тэгээд сая чиний хэлдгээр ингээд жил болгон бүх хүн гарах ёстой гэдээ ярьж штэ тий. Тэгээд такс гаргахаар ерөнхийдөө одоо хувь хүн дээр үндсэн одоо 2 такс гарах тийм юу байгаа. Нэг нь болохоор tax file number-аар гаргана гэж байгаа. Tax file number-аар гаргахаар ерөнхийдөө тэр тухайн хүний ажиллаж байгаа ажлынхаа газар нь өөрснөө тэр хүний одоо цалингаас нь татвар өгөхөд тодорхой хувийг нь ATO-д мэдүүлж явах тийм үүрэгтэй байдгийг. Тэгээд тэрүүгээр өөрийн тэр тухайн хүний ажиллаж байгаа цалингаас тодорхой хувийг нь аваад ATO-роо явуулчихсан. Тэр хүн ерөнхийдөө таксаа ерөнхийдөө урьдчилан төлсөн гэсэн үг. Тэгвэл тэр урьдчилж явуулсан мөнгө нь болохоор тэд нар багцаагаар бодоод авсан байдаг. Тэгээ яг жилийн эцсийн тайлан болохоор тэр хүн өөрөө одоо яг одоо тухайн ажлыг хийхэд ямар зардал зарцуулсан бүх тэр одоо орлого олохдоо зарцуулсан зарлаа одоо тэр такс жилийн эцсийн тайланд оруулаад тэгээд нөгөө ATO чинь бүх тэр хүний яг жинхэнэ авах ёстой таксыг бодоод тэгээд тэр хүн илүү такс нөгөө компани хийчихсэн байх юм бол тэр хүний цалингаас аваад хийчихсэн байх юм бол тэр илүү гарсныг буцаагаад өгж байгаа. Тэгээд ABN болохоор ерөөсөө хувь хүн өөрөө бүх таксынхаа юмыг бүрдүүлж өгнө. Хинч тэр хүний нөгөө нэг олж байгаа орлогоос нь такс авч одоо ATO-д өгөөгүй. Тийм учраас тэр хүн өөрөө одоо жилийн эцэс болохоор ямар орлого олсон юм бэ? Тэрийг ATO-д мэдэгдээд өөрөө таксаа бодоод өөрөөсөө таксын мөнгө гаргаад ингээд өгнө. Тийм. Тэгээд ийм 2 янзын такс байгаа. Тэгээд нөгөө ABN-аар болохоор ерөнхийдөө хувь хүмүүсийн нөгөө хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн дугаар ахгүй юу. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө ABN-тэй хүмүүс заавалчгүй улирал болгон хэрвээ GST-гийн бүртгэлтэй бол улирал болгон тайлан гаргаж бас өгөх ёстой. GST нь болохоор нөгөө бид нар мэдж байгаа шүү дээ нөгөө good in service гэдэг одоо бараа бүтээгдэхүүний 10% татвар тухайн хүнд өөрснийхөө үйлчлэгийг үзүүлээд бараагаа зарсан бол тэн дээр 10% татвар аваад би энэ 10% татвар ATO-гийн өмнөөс танаас авж гинэ. Тэгээ би ATO-д буцааж ингээд өгнө гэд ингээд авч байгаа мөнгө. Тийм. Тэрийг би одоо сүүлийн үед нөгөө нэг би одоо клиентуудтайгаа үйлчлүүлэгчтэйгээ ингээд уулзаад ярихаар энэ GST-г жоохон хольж утгаа буруу ойлголттой явдаг хүмүүс байд юм байлээ. Тэгээ бас энэ ABN TF-ийн бас сайн ялгахгүй. Энэ TF-нээр ингээд зөвхөн мөнгө өгд юм байна гэдэргээд тийм буруу ойлголттой нөгөө шинээр ирсэн хүмүүс сайн учрыг нь олохгүй. Тэгээд яг тийм байдалтай хүмүүс бас харагдаад байдаг болохоор би ерөнхийдөө энэ 3 үндсэн юмныхаа бас ялгааг мэдчихвэл их зүгээр. Яг үнэ.
Яг үнэ тэр чинь бас ингээд нарийн бас манай Монголд бол яг ийм юу одоо хэр байгаа юм гэхээс ер нь олвол ийм зүйл бараг байхгүй болохоор айгүй шив шин зүйл байгаа ах л да. Тийм. Нэ Тийм, тэгэхээр Монголд манайх болохоор өөр юугаар явдаг болохоор энэ бол цоо шин ойлголт манай энэ Монголоос ирж байгаа хүмүүс тэгээд тэр TF-ийг бараг л энэ ЭТ-гоос нь мөнгө өгөөд байна л гэж ойлгоод ах шиг үгүй зарим хүмүүс бүр. Ясман дээр тэр нөгөө ажил олгогч нь үжээд тэр хүний олсон орлогоноос мөнгийг аваад өгсөн байгаа байхгүй юу? Өөрчлөлөө тий. тий ATO гэдэг байгаа нь болохоор Australian Taxation Office гэж байгаа шүү. Татварын газар гэх юм уу тий? ATO Тий. гэдэг шүү. Мгм. Тий. За тийм бай. За ерөнхийдөө бид тээр мэдээж подкаст маань бас ийм хугацаатай учраас ерөнхийдөө бид тээр сая товчхон бас танилцуулаад яриад хэлээд өглөө. Хэрүү мэдээж та бүхэн бас илүү бас оюуны агчээс маань тий яг таксын буцаалтаа хийлгүүлээд зөвлөгөө авъя гэж байгаа бол мэдээж хуваар нь холбогдороод оюунаас accounting services гэдэг пэйж тий Facebook пэйж нь тий Facebook пэйж байгаа. Тий. Манайх тэгээд надаас гадна бас Гана Ариуна гэдэг хоёр охин ажиллаж байгаа. Тэр хоёр ерөнхийдөө админ нь захиалга аваад хүмүүстээ ерөнхийдөө захиалгыг аваад гэрээ эднэрээ хийгээд ингээд бүх бичиг баримтаа бүрдүүлээ явж байгаа. Тэгээ би өөрөө болохоор яг такса бодоод яг ард нь нөгөө арийнхаа ажлыг би өөрөө хийгээд ингээд явж байгаа. Тэгээд манайх анх нөгөө шинээр байгуулад би бас компаниас сурчлах зорилготой үйлчлүүлэгчдэд нэг 30 минутын үнэгүй зөвлөгөө өгч байсан. Тэгээ одоо яг нөгөө такси үе болчиход би өөрөө маш завгүй болчиход бас тэрийгэ өгч чадхаа болчиход байгаа шүү. Манай үйлчлүүлэгч хэрвээ үйлчлүүлэгч сонсож байгаа бол ойлгоорой. 10 сарын 30 өнгөрөөд энэ завгүй үеийн өнгөрчөөр буцаага тэрийгэ онгойлгоно шүү. Одоо ерөнхийдөө үйлчлүүлэгчтэй уулзалт хийх цаг ер нь байхгүй болчиход байгаа. Ягаад тэгэхээр би өөрөө бас айгүй том хоёр аудит дээр ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь бас ингээд үйлчлүүлэгчтэй аваад явж байгаа болохоор надад яг хүмүүстэй ингээ уулзалт хийх завгүй байгаа шүү. Тэрийг бас манай үйлчлүүлэгч нар ойлгоорой гэж бодож байна. Тэгээ 10 сарын 30-наас хойш ерөнхийдөө бүх татварын хугацаанд дуусж байгаа учраас оюун агч манаас завтай болгоно шүү. Тэгж бодож байна. Тэгтээ нөгөө одоо тэр 10 сарын 30 гэдэг болохоор ерөөсөө хувь хүмүүс өөрснөө татвараа бодож байгаа хүмүүст л зориулсан цаг байхгүй юу? Тэгээ би өөрөө нөгөө татврын айжент болохоор манай айжентад орж ирээд миний үйлчлүүлэгч болоод бүртгүүлээд ингээд манай систем рүү орчих юм бол ATO-гоос Австралийн татврын газраас автоматар шууд 5 сарын 15 болгож сунгаж өгж байгаа шүү. Татврын сүүлийн хугацааг. Тийм манайхан тэгээд нөгөө нэг татврынхаа юмыг бэлдэж амжаагүй ингээд жоохон цаг нарантай уралдаа завгүй гүйлдээд 10 сарын 30-нда багтаж амжихгүй гэд байгаа хүмүүс байвал хурдхан шиг манад ирээд бүртгүүлчих юм бол дараа жилийн 5 сар хүртэл та нар юмаа ингээд айж өжөө бэлдээд ингээд татвараа мэдүүлэх бас боломжтой байгаа шүү. За тэгвэл наадаж бас шинэ мэдээлэл миний хувьд шинэ мэдээлэл орж ирж шít. Тэгвэл 10 сарын миний хувьд болохоор яг уу анх бол Австралид ирээд удааг байхдаа аккаунтантаар явж байсан. Тэгээд одоо бол ерөнхийдөө сүүлийн хэдэн жил бол ер нь өөрийнхөө нөхрийнхөө болон өөрийнхөө аккаунт tax return-ыг өөрсдөө мэдүүлээд явж байгаа л да. Тэгээд ер нь tax return-ыг мэргэжлийн аккаунтантаар бас бодуулах ер нь үйлчлүүлэх бас ер нь давуу тал нь юу вэ? Энэ давуу тал нь одоо зүгээр жишээ нь зүгээр л энгийн нөгөө TFN-аас цалин аваад одоо мэдүүлэх нэг жоохон зардалтай ч юм уу тийм маш тийм энгийн таксуудад өөрөө хийгээ явчихад бол болно. Өөрөө нөгөө урд нь яг такс аккаунтуудаар бодуулаад яг ямар зардлын хастыг яадгийг ингээд ойлгоод авцсан одоо тийм хүмүүс байгаа шүү дээ тий. Тийм хүмүүс бол ингээ өөрөө хийгээ явчихад болно. Зүгээр ерөнхийдөө такс аккаунтууд илүү тийм комплекс байдалтай тийм хүмүүс надад их зүгээр такс аккаунтад явбал их зүгээр санагдав. Ялангуяа одоо хувийн бизнес эрхэлдэг, Uber хийдэг ч юм уу те. Нэг бол үйл хөдлөх хөрөнгөтэй investment property-тэй ч юм уу те. Тийм юун дээр тэрэн дээр маш олон нөгөө бичиг баримт хэрэгтэй болоод бас яг тэндээс чинь бас яг татвар дээр нөгөө мэдүүлдэг юм, мэдүүлдэггүй юм гэд янз бүрийн ялгагдаа дотроо тусдаа ингээд илүү комплекс болоод ирдэг. Яг тэгээд ийм үед нь нөгөө хувь хүмүүс өөрснөө ихээр нөгөө янз бүрийн алдаа дутагдал гаргаад заримдаа дутуу юмаа мэдээлээд
ингээд дутуу таксаад илүү такс төлчдөг ч юм уу те. Заримдаа буруу юмыг бүр их хэмжээгээр мэдээлээд нөгөө IT-гийн хараанд өртөөд нөгөө аудит хийлэгчдэг ч юм уу те. Тийм маягийн нөгөө алдаа дутагдах гарах айгүй магадлал ихтэй байдаг. Тэгээд такс агентаар явахын бол бид нар яг тэр бүгдийг сайхан шалгаад тэгээ угаасаа ингээд хувийн бизнес эрхлээд ингээ өөрснөө юм хийгээ явж байгаа хүмүүс чинь такси материалаа бүрдүүлээ ингээд хийн гэхээр маш их цаг зав тэд нар гаргадаг. Тэгээд учрыг нь олохгүй бол стрессцдэг. Тэнгүүд такс ажил руу зүгээр бүх юмаа ингээл имэйлээр ингээл явуулчвал бид нар тэрнээс учрыг нь олоод хужрын тунгаагаал ингээл оруулах орлогыг оруулаад хас юм хийгээд ингээд тэр хүнийг ерөөсөө стресс санаа зовох тэр юмнаас нь чөлөөлөөд дээрэс нь бас тэр хүнийг одоо таксийнхаа хасалт эд нарыг дутуу бодуулаад ингээд илүү такс төлөхөөс нь бас хамгаалаад дээрэс нь нэг бол хитрхи их юм идүүлээд одоо ATO-гоор шалгуулах тий цаашлаад бүр торгуулах ч юм уу тиймэрхүү юмнаас ер нь хэдэн хамгаалаад ингээд явчих боломжтой болж байгаа юм. Тийм болохоор ерөнхийдөө австрал хүмүүс өөрснөө би өөрөө урд нь нөгөө дандаа австрал нөгөө аккаунтинг форумд ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд австрал хүмүүс өөрснөө дандаа нэгтлэн авч ажилладаг. Яагаад тэгэхээр тэгж ажиллах нь өөрсдөнд нь хамаагүй ашигтай байдаг. Ялангуяа маш олон одоо нөгөө finance мэрэгчлээ хүмүүс байдаг шүү дээ. Finance analyst гэдэг. Тэд нар чинь аюул өндөр цалинтай, аюул өндөр орлоготой, аюул олон тийм комплекс бизнестэй хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс чинь дандаа нэгтлэн авч ажилладаг. Тэгээд ерөөсөө хүн болгонд зөвлөгтөө хүртэл ер нь амжилттай яв гэвэл нэгтлэн аваарай. Нэгтлэн бол таны маш их мөнгийг хэмнэ шүү. Маш их цаг хугацааг чинь хэмнэ шүү. Бизнесийг чинь амжилттай явахад ерөөсөө сайн нэгтлэл хэрэгтэй гэд ингээд ийм хүмүүс ерөнхийдөө зөвлөдөг. Тэгтэл энэ хүмүүс чинь өөрснөө бас англи хэлтэй, унган англи хэлтэй, өөрснөө санхүүгийн мэдлэгтэй тийм хүмүүс нэгтлэн нь хамаагүй ашигтай байна. Нэгтлэн надад мөнгө хэмжиж өгч байна. Нэгтлэн надад цаг хэмжиж өгч байна гэд ингээ явж байгаа. Тийм байна. Тэгэхээр мэдээж мэрэгжлийн хүмүүсээр үйлчлүүлээд бас такс тойрноо хийн гэдэг чинь бас мэдээж давуу тал бол маш олон байгаа тий. Тэгэхээр ер нь за сая хувьд хувь хүний такс ретurnыг ярьлаа. Ер нь танаа эйжентийн бусад үйлчлэгээний талаар бас соёлоо хүмүүст бас бочхон хэлээд өгчүүл. Тэгээ манайх нөгөө ерөнхийдөө бол одоо дөнгөж нээгээд яг нөгөө такси үеэр нээгдсэн болохоор одоохондоо бол яг бүх юм такс руугаа ер нь одоо төвлөрсөн байгаа. Тэгээд энэ такси үе дуусахаар манайх өөр аюул олон төрлийн үйлчлэгээнүүдийг санал болгож байгаа. Энэ дундаас бол хамгийн гол үйлчлэгээ нь болохоор бид нар хүмүүсийг сургая одоо энэ таксийн талаар мэдлэг олгоё гэдэг аюул их тийм одоо өөрснийхөө хуудасаар дамжуулаад ингээд Австралийн таксийн талаар мэдлэгийг ингээд монголчуудаа ойлгуулад ингээд явах юм бол манай монгол залуучууд Монголоос ирж байгаа залуучууд маань бас алтаа дутагдал бас баг гарах юм болов бас ямар нэгэн тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод авчих юм бол бас цаашдынх нь үйл ажиллагаанд бас хэрэгтэй байх юм болов гэд тийм аюух тийм сургалт янз бүрийн тийм сургалтын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Дээрэс нь бас манайх нөгөө нэг одоо бизнесийн зөвлөгөө өгөх, бизнесийн төлөвлөгөө гаргах тийм үйлчлэгийг одоо санал болгох зорилготой явж байгаа. Тэр нь болохоор ямар үйлчлэгээ вэ гэхээр одоо тухайн бизнесийг хүн байгуулахаас өмнө бүх төлөвлөгөө төслөө гаргаад тэгээд яг тэрэндээ зориулсан одоо tax plan гэж бид нар ярьдаг байхгүй юу? 3 4 5 төрлийн tax plan байгуулад тэрнээс хамгийн ашигтай нь одоо ямар tax plan байна. Яг тэрүүгээрээ төлөвлөөд ерөнхийдөө үйл ажиллагаагаа ингээд явуулчаа. Одоо тэр үйлчлэгээ болохоор ерөнхийдөө одоо энэ санхүүгийн форумуудын хамгийн одоо том үйлчлэгээ байхгүй юу? Бүх бизнесүүд тэр tax plan-ыг хийлгээд одоо жишээ нэг компани байхад тэр компанийг тойроод одоо өчнөө ингээл trust өөр компани гэдэг ингээл ерөөсөө юу шиг болцсон байдаг. Веб шиг болцсон байдаг. Тэд нар нь яадаг вэ гэхээр бүгдээрээ л таныг хамгийн tax benefit-ийг хамгийн best-ээр яаж авах вэ? Яаж мөнгө хэмнэх вэ? Тим маягаар тэр бизнес модуль structure байгуулж өгдөг. Яг тэрийг би ерөнхийдөө ирээдүйд бол хийгээд монголчуудаа санал болгоё. Тэгэхгүй бол энэ үйлчлэгээг бол австралиуд аягүй их авдаг. Яагаад гэвэл энэ хууль ёсны үйлчлэгээ нэгдүгээрт, хоёрдугаарт
яг тэр таныг хамгийн такс бага төлөхөөр team таксын план гаргадаг team бизнес таны бизнес дээр ямар план нь хамгийн сайнаар нөлөөлж хамгийн их такс бенефит авчрах юм те яг ингэдэг. Гэхдээ бүх юм хууль дагуу тэгж явагддаг ийм үйлчлэг байгаа. Тэгээд энэ үйлчлэгийг ерөнхийдөө ирээдүйдээ бас одоо такс үеүгээд цаг завтай болохоор их санал болгоо. Ягаад гэхээр энэ үйлчлэгээ яваад сайн тул зөвхөн нэг компани дээр план гаргахын тулд ерөөсөө дор хаяж 2 3 планыг ажилладаг байхгүй. Маш их судалгаа хийгээд өөр төрлийн бизнес structure гаргаад аль structure нь хамгийн зүгээр болох юм бэ, хамгийн ашигтай байх юм бэ гэдэг ингээд сонгоо тий. Structure бүр дээрээ тооцоогоо гаргаад ингээ явдаг нэлээд тийм том ажил байгаа. Тий. Тэгээд энэ үйлчлэгийг олоо санал болгох зорилготойгоо ирээдүйд юу. За, тийм байна. Тэгэхээр холбоо арихаас Facebook page утас саяыг нь бас доор комментээр оруулаад өгнө. Тэгэхээр манайхан бас өргөнөөр үйлчлүүлээрэ. За, тийм байна. За, ерөнхийдөө бид хоёрын бас подкастын маань бас дуусах хугацаа маань төгсөж जैन. Тэгээд бас сүүлийн асуулт маань бас хүн болгонд маань сайн сонсоорой. Асуултаас хүн болгонд хэрэгтэй бас хариулт бас хийлэгдэх байх гэж бодож байна. Тэгээд ер нь энд ажиллаж амьдарч байгаа тийм монголчууд маань бас татварын тал дээр бас татвар буцаалтын тал дээр татвар дээр ер нь юун дээр алдаа их гаргаад байна, юун дээр анхаарах ёстой байна вэ? Бас юуг мэдэх хэрэгтэй байна вэ гэж бодож байна. Ерөнхийдөө манай монголчууд энэхийн ялангуяа шинээр ирж байгаа монголчууд татварын талаар маш бага мэдлэгтэй байдаг л да. Тэгээд тэрний нэг юм нь болохоор одоо энэ MyGov гэдэг одоо бидний аккаунт байгаа тий. Энэ аккаунтынхаа нууц хүгийг танихгүй хүнд өгөөд татвараа гаргуулдаг. Тэгтэл тэр нь яадаг вэ гэхээр нөгөө ITO чинь тэдний одоо AI систем чи улам л мундаг болоод ингээл тэр хүн өөр газар байгаа хэрнээ өөр газраас тэр хүний пассвортыг ашиглаад орохоор нөгөө ITO чинь сэжигтэй үйл ажиллагаа явагдаад байна гэд дансыг блоклцдаг. Тэгээд манай монголчууд болохоор яг энэ нөгөө энэ дансыгаа болохоор яг чиний яг хувийн чинь нууц данс шүү гэдгийг сайн ойлгохгүй энийг зүгээр л ингээл нэг улсын данс ороод татвараа мэдүүлдэг юм байна гэд бодоод ингээд тэр нууц дугаараа хамаа намаагүй танихгүй хүнд өгөөд ингээд татвараа бодуулах гад ингээд дансаа ингээд блоклуулцдаг. Сүүлийн үед одоо манайхаар ер нь манай монголчуудын 2 тийм том хүсэлтүүд айгүйх орж ирж байгаа юм л да. Тэр 2 хүсэлтийн нэг нь болохоор яг ийм маягаар дансаа блоклуулсан хүмүүс айгүйх орж ирж байгаа. Нөгөөх нь болохоор онлайн гэмт хэргийн хохирогч болж бас тэгсэн хүмүүс айгүйх орж ирж байгаа. Энэ онлайн гэмт хэргийн хохирогчд болохоор яг яаж ийм гэхээр бас адилхан ингээд хүмүүс за татварын буцаалтыг чинь хий шүү. Өндөр буцаалтаа тэнийг гаргая шүү гэдэг ингээ хүмүүсийг зардаад тэнгууд нөгөө хүмүүс чинь за татвараас өндөр буцаалт авмаар байна гэдэг нэг төрхөн үеийн тийм ашиг хонжоо хараад тийм хүнд итгээд дансныхаа дугаарыг өчтдөг. Тэгээд нууц үг өгчдөг. Тэнгууд нөгөө хүн ATO-оор тэр хүний данс руу ороод одоо татврын буцаалтыг бодоод ингээ гаргацаад нөгөө хүнийхээ мөнгө нь ингээд ороод ирэнгүүт за энэ хүн миний татврын буцаалтыг хийчлээ шүү гэ ингээд бодоод байж тал нөгөө нь буцаж тэр хүндээ хэлэхгүй сэмэрхэн данс руу гүйж ороод дахиж нөгөө нэг татврын буцаалтыг өөрчлөөд нэмж мөнгө өөрийнхөө данс руу хийгээд нөгөө нэг нууц үг нь мэдж байгаа юм чи нөгөө нэг IT-ийн юун дээр чи мэдж байгаа шүү дээ профайл дээр нугасаа дансны дугаар байгаа шүү дээ. Тэр дансны өөрийнхөө дансны дугаарыг болгоод тэгээ нэмж нэг amendment гэж tax amendment гэдэг байхгүй юу? Tax өөрчлөлт. Тэгээд засал тэгээд тэгээ тэр мөнгө өөрснөө данс руу ингээд татаад авчдаг. Тэнгүүт нөгөө ITO чинь за энэ ингээд с ิจ гтэй үйл явдал болоод байна гэд ингээд янгууд нөгөө унчаас өөрийнхөө уул мөрийг балах гад дансныхан дугаарыг ингээд солиод худлаа тоонууд тавьчихдаг. Нөгөө нэг одоо өөрх нь дансаар нь өөрийг бариад авах гэж айгаад. Тэгээд тэгсэн ер нь бол Австралид ялангуяа одоо энэ техник хөгжсөн үед болоод ийм маягийн луур хийж байгаа хүмүүс бол баригдана. Ямар ч байсан баригдана. Ягаад гэвэл бүх юм уул мөртэй одоо digital footprint гэдэг байгаа шүү дээ, тий. Дижиталын одоо footprint-ээр олоод
эднэр болоод техник технологи хөгжсөн газрууд баригдана. Одоо ийм төр зүрийн ашиг хонжоо харсан ийм явцгүй үйл хийгээд одоо хүмүүс бол төрхөн юмнаас олж ирээдүгөө битгий баллаасай. Одоо гэмт хэрэгтэн энэ улсад гэмт хэрэгтэн битгий болоосай гэдэг ерөнхийдөө залуучуудтай айгүй их тэгж зөвлөмөр байгаа. Нэг зөвлөгөө. Тэгээд тэн дээр одоо энээс болоод тэр зүйлээ асуух гад одоо манайх руу айгүй их орж ирээд манайхаас айгүй их асуугаад байдаг. Манай байгууллагын зүгээс одоо энд зориулж одоо хийх ямар ч тийм туслахад ямар ч тийм үйл ажиллагаа байхгүй. Бид юу хийж чадах вэ гэвэл яг өөрснийхөө данс руу ороод хараад өгч чадна. Харж өгөөл шалгаж өгөөл процесс нь юу болж ийн яаж ийн гэл тэгэл яг хуу хэрэгтэй гэх юм бол ATO руу нэг мэйл хийж асуугаал ATO нэг 2-7 хоногийн дотор хариулна. Тэгэл ATO за ингээ хүлээжээ. Одоо данс чинь блоклогдсон байна. Блокийг бид нар ингээ гаргацсан одоо хүлээж ингээ шалгагдчихээн гэдэг ATO шалгадаг байхгүй юу? Яагаад энэ хүний юунтэй чи ингэж янз бүрийн сонин үйл явдал болоод байна. Ямар нэгэн гэмт хэрэг хийгээд байна уу энэ улс чинь гэд ингээд шалгадаг. Тэгээд тэр шалгах явц нь нэлийн цаг ордог. Тэгээд энэ дээр бол манай байгууллага болохоор зөвхөн нэгтлэнгийн үйл ажиллагаа явуулдаг тийм байгууллага байгаа. Такс айжент байгаа. Такс айжентууд болохоор ямар учиртай юм бэ гэхээр бид нар болохоор ерөөсөө нөгөө хувь хүмүүсийн нэг данс тооцоо гаргаад нөгөө хувь хүмүүс уучраа болохгүй байгаа. Одоо ялангуяа орчин үед ингээл ITO-гийн бүх юм техник технологийн шинжилгээтэй хурдан өөрчлөгдөд яваад тахаар яг тэрнтэй нь бас учрыг нь олохгүй тийм хүмүүс идэр аягүй их байдаг. Хөгшин настай хүмүүс ч байна, залуучууд ч байна. Яг тийм хүмүүсэд одоо ATO одоо дэмжлэг зорилго болгоор одоо ийм такс айжентууд ажиллаж авах хэрэгтэй гэдэг ингээд такс ажилтнууд ажиллаад бид нар ерөнхийдөө ATO-гийн үйл ажиллагааг л ерөнхийдөө дэмжих маягаар ингэж ажиллаж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тэдний ажлыг нь одоо амар хэлбэр болгох гэж л ингэж ажиллаж байгаа. Тэрнээс бид нар ATO-тэй ямар ч холбоо авах. Бид нар зүгээр л такс айжентууд өөрсдөө юмаа хийгээл явж байгаа. Ингэж ийм ATO-тэй холбоотой дансаа блоклуулсан хүмүүс бид нарт зүгээс үйлчлүүлэх тийм ямар ч одоо тус тийм үйлчлэл бол байхгүй. Зүгээр л юмын шалгаж өгөөл ингээл болоо. Тийм болохоор бас манай үйлчлүүлэгч бас тэрийг сайн ойлгоорой. Биднээс орж ирээд туслаач ээ. Ингээд өгөөч ээ, тэгээд өгөөч ээ гэж одоо юм бичээд байгаа хүмүүст бол айгүй бидний туслах тусламж айгүй тийм хязгаартай байгаа шүү. Тийм манайх зүгээр л одоо нэхлэнгууд ингээд такс айжентууд тийм юм хүмүүсийн таксыг бодоол ингээл нэгтлэнгийнхаа үйл ажиллагааг явуулаад хүмүүсийн данс тооцоо хөтлөөл ингээл явж байгаа газар ATO-тэй ямар ч холбоо авахгүй. Тусдаа тийм газар зүгээр л бид нар өөрснийхөө бизнесийг ингээд аваад явж байгаа хүмүүс шүү гэдгээ бас хэлье. Тэрийг бас хүмүүс манайх ямар нэгэн тийм ATO-той холбоотой ч гэдэг юм уу тийм бас ойлголтууд яваад байгаа шээ. Бид нар өөрснөө яг нөгөө такс айжент гэдэг утгаараа ATO-той тусгай шугамтай байдаг. Гэхдээ тэр шугамыг болохоор бид нар зөвхөн өөрснийхөө үйлчлүүлэгчтэй нөгөө таксийнхаа үйл ажиллагаа явуулж байгаа үйлчлүүлэгчтэй зориулж ашигладаг тийм шугам байгаа. Тийм болохоор бас яг тэрийг манай монголчууд ойлгосоо гэж бодож байна. Тэгээд хоёр дахь юм дээр бас энэ татвараас манай одоо залуучууд айгүйх татвараа мэдүүлэхгүй айгүй цухтааж их олон жилээр татвараа төлөхгүй айгүйх олон жилээр ингэж явдаг. Яг хуу тэгэж ингэж яваад бол яг хуу хэдэн жил бол явна. Тэгтээ ерөнхийдөө ирээдүйд одоо чамд ингэж явж чаад их гоё том боломж гарч ирэхэд яг эн чин тэр болно шүү. Тийм. Яг ингэж орж иж байгаа залуучууд айгүй байна. Айгүй сайхан боломж гардаг. Айгүй сайхан спонсоршип, авах, PR хийх боломж гараад байдаг. Тэгтэл таксаа төлөөгүй ингээд олон жил болсон байдаг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө энэ такса ялангуяа энэ IBN такса төлөөгүй хүмүүс бол IBN-аар явж байгаа хүмүүс л байгаа шүү дээ. Ихэнх нь коммерциалын бизнес. Тийм. Тэрийг ер нь цаг тухайд улирд болгондоо төлөөд ингээ баг багаар яваад байвал өөрсөнд чинь л амар шүү. Ингээд зүхтааж авж жагаад гой боломж гараад ирэнгүүт нь за одоо такси анслуулъя гэдэг ингээд янгууд чинь хэдэн мянган доллараар төлхийн аргагүй том тоо гарч ирнэ шүү. Тий, тэрийгээ бас манай залуучууд Австралид ирээд ингээд дөнгөж байж байгаа залуу битгий өөрснийхөө ирээдүйг их богинохноор харж байгаарэ. Өөрснийхөө ирээдүйг битгий заа нэг Австралид 3 4 5 жил болцоод л баахан мөнгө хийчихэл боцсон гэсэн өнцгөр ер нь аль бол харахгүй байхыг хичээрээ. Яагаад гэвэл хүний замын хүзүү урт юу ч болж болно.
та бараг Австральд бүр илүү удаан амьдрах боломж гарч магадгүй. Тийм болохоор аливаа ямиг битгий их богино харж төрхөн зургийн нэг богино ашгийг харж тийм байдалтайгаар бас битгий яваарэ манай залуучууд. Тийм тэн дээр ялангуяа энэ татвартай холбоотой юмуд IT оноор чинь та нарыг яг хөөж явахгүй байгаа гэсэн бүх мэдээллүүд нь системд нь ингээ байж идэг шүү. Хамаг өөр мөр чинь цуглаад ингээ байж идэг шүү. Орохоор ингээд ерөөсө улаанаар овerdue гэл ингээл 10 20 жилээр яраацсан ингээд байж сууж идэг шүү. Тэгээд энэ Австралийн төрийн байгууллагууд чинь бас хоорондоо мэдээлэл солилцож ажилладаг шүү. Бас хэрэг гарах юм бол тийм байгаа шүү. Тэгээд бас тэрийг бас бодож манай Монгол залуучууд бас боломжтойгаараа ялангуяа одоо сүүлийн 2012 оноос хойш ерөнхийдөө Австралийн засгийн газар ялангуяа барилгын салбар дээр маш их tax innovation явагддаг гэдэг тэрнтэй цэмцэх янз бүрийн том үйл ажиллагаанууд аягүй их явагдаад байгаа. Гэхдээ ерөнхийдөө жоохон амжилт муутай байгаа. Хэцүү мэдээж л хэцүү л дээ. Энд чинь их том tax innovation бүхэл бүтэн одоо салбар тийм юунд өртчөөд ингээд явж байгаа болохоор ерөнхийдөө хүчин чадал жоохон муу ITO ингээд тэгтээ аль чадлаараа тэмцээд ямар ч байсан мэдээллүүдийг нь бол бүгдийг цуглуулж чад ингээд явж байгаа шүү. Яг өөрсний чинь хөөж барьж авахгүй байгаа ч гэсэн бүх мэдээллүүд нь IT-од бол байгаа шүү. Тэрийг бас хэлье. Тэгээд 3 дахь юм дээр болохоор бас яг tax мэдүүлж явах өөрөө гэрээсээ мэдүүлж байгаа одоо Монголынхаа ард түмэнд зориулж одоо нэг юмыг хэлэхэд нөгөө банкны хүүгээр олж байгаа зарлаа. Тэрийгээ ерөнхийдөө банк татвар мэдүүлгүүртээ шалгаад яг тэрийгээ заавал оруулж байгаарэ. 20 төгрөг байсан ч гэсэн $20 байсан ч гэсэн оруулж байгаарэ. Яг тэгэхээр банктай ATO чинь мэдээлэл солилцдог шүү. Тэрнээс болоод нэг $100 болоод аудит хийлгсэн хүмүүс байдаг шүү. Тийм тэрийгээ бас яг бас шалгаад цаас мэдүүлж захад тэгж шалгуулж байгаарай. Тэгээд бас зарлаас буцааж мэдүүлж байгаа хүмүүс home office expense тэгээд work related travel expense тэгээд private health insurance claim гэдэг энэ 3 дээр ерөнхийдөө IT-гийн аудит триггер хийдэг шүү. Ягаад тэгэхээр энэ 3 дээр хамгийн их хүмүүс илүү одоо тэр зардлаа хасуулж яд юм байна л да. Тийм болохоор энэ 3 дээр ерөнхийдөө болгоомжтой байгаад бас дараа нь бас шалгалт эднэр оруулах үзүүлж харуулах юмтай байхыг хичээгээрээ энэ 3 дээр. Тэгээд ерөнхийдөө IT-гийн одоо хүмүүс өөрснөө дотроо мэдүүлж байхдаа аль болох IT-гийн аудитэд өртөхгүй байх сонирхолтой байвал ерөнхийдөө татвар талангаа цаг хугацаанд гаргаад тэгээд ерөнхийдөө чиний өгж байгаа IT руу өгж байгаа мэдээлэл deduction чинь ерөнхийдөө хоорондоо бас зогцож явах хэрэгтэй шүү. Одоо жишээлбэл Uber хийдэг хэрнээ одоо шал өөр юм deduction-аар мэдүүлэх юм бол тэр чинь нөгөө триггер болоод бас аудитэд өртдөг шүү. Одоо ер нь бол IT-гийн аудит бол жил ирэх тусам бол нэмэгдээд байгаа. Ингээд ерөнхийдөө сүүлийн 2 жил дараагийн 2 жилийн дээрээс бол жилийн одоо аудитын улам нэмж ингэж явах бодолтой байгаа шүү. Тэгээд энэ бүгдийг яг нөгөө гэрээсээ өөрснөө бие даагаад такс гаргаж байгаа хүмүүс бас жоохон бодоод боломжтой аудитэд өртөхгүй байя гэвэл тэгж арай л гэж зөвлөмөр байна. Яа, зааста сая бол зөндөө олон мэдээлэл гарч ирлээ. Тэгээд саяс миний тэр нэг point бол та тэр хэллээ штэ нөгөө за банкн дээр чинь ямар нэгэн interest за хүү saving хэмжээ хүү ингээд эдрэ бүгдийг мэдээлж явах хэрэгтэй. Яг тэрэн дээр би яг тэгсэн. Банкнд би өөрөө за тэр saving ингээд мөнгө хийгээгүй хэрнээ ягаад чи нэг тийм saving account 48 цент ороод ирчихжээ. За тэрийг нөгөөдхөө tax return мэдүүлчихэж байгаа шүү дээ. За тэгэл ээж итэл нэг анхааруулга юм ирлээ. Та энэ 48 центээ мэдүүлээгүй байна. Тань энэ удаад warning би балтаа гарахгүй шүү гэсэн warning. 48 цент. Би бүр хүү
Нөгөөх нь тэгээ олж мэдчих واخгүй юу энэ Мгм. хизээнээс над дээр ингээд ороод ирчихсэн. Тэгээд тэр нь одоо М. тэгэд яг таны хэлдгээр яг ийм жоохон тэр юу $100 за 48 центэн дээр хүртэл ингэж шалгалт хийгдээд та бас ингээ анхаарлын төвд нь бас орчиж штэ татварын албаны тий. Тийм. Их мэдчихлээ Тийм. айгүй нарийн бүр хамаг дитаас чинь бүгдийг мэдж байгаа. Түрүүн оюунагчийн хэлдгээр ерөөсөө бараг энэ Австралийн энэ засгийн газар одоо бүх юм нь хоорондоо холбоотой. Нэг коноп хийгээл юм уу таны нэрийг бичээд овог нэртэй чи зүгээр ингээл бичээ шивж оруулж яхад таны бүх дитаас бүх хаана юу яаж исэн ямар driver license одоо юу гэдгийг те бүхэл мэдээлэлчүүд нэг дор ингээ гараад ирж байгаа учраас Мм. тэгээ болгоомжтой л харагдтыг энэ улс чинь бас айхтар улс шүү дээ. Тэр болгон Тий. Тий. хөөхөн мадлаад юм уу ингээд чадчихлаа гэд ингээд баярлаад инээ Тий, байхгүй. Ер нь бол ялангуяа энэ татвараас олон жил цугтааж байгаа хүмүүс бол ер нь тэгээд цаашдаа дахиж виз мид авах тийм ер нь бол бүрэн хаацж байгаа л гэсэн. Тэгээ энэ ер Тэгээд нь яг хөө тэрийг аха аха та яриа. тэгээ яг хөө энэ минийг зохицуулъя гэвэл тэр татврын төлөөд ATO-доо нөгөө negotiation хийгээл тэгжээд л энэ бүгдээ сална. Авч ээж л сална цаад усууд. Ер нь бол нийлэх гээд байгаа юм. Тэгээ одоо жишээлбэл за хүмүүс маань нэгж байгаа. За би одоо те 5 жил 6 жил би мэдүүлээг одоо хүртэл хүрсэн яахчгүй л байна. Эсвэл зарим өмнө худлаа мэдээлээ те нэлээд олон өндөр deduction хийгдээд буцаалт мэдүүлээ тэнгуүтэ такс буцаалтаа нэлээд авчлаа. Тэгээд би 3 жилийн өмнө авч исэн. Одоо ингэ намайг мэдхгүй барихгүй гэж бодож иж магадгүй. Ер нь хэдэн жилдээ ер нь эргэж ингэж сөхөгддөг. Тэрийг бас анхаарах. Тий, тэр бол ерөөсөө мэдээлэлд нь байнга л байж байна. Ерөөсөө хэдэн жилч болсон хамаагүй сөхөгдөнө. 10 жил болсон хамаагүй сөхөгдөнө, 20 жилч болсон хамаагүй сөхөгдөнө. Одоо миний нэг үйлчлүүлэгч байдаг байхгүй юу? Тэр чинь бүр хөгшин тэтгэвртэй гарсан хүн. 70 гараад бизнес нь хаагдаад 7 жил болсон байхад л ITO мөнгөний төлөвлөнө гээл дайраад л ерөөсөө тэр юугийн interest rate нь өсөөл ингээд яваад байгаа байхгүй. Бизнес нь ерөөсөө явахгүй байгаа штэ. Ямар ч үйл ажиллагаа явахгүй. Зүгээр л тэр хүн талингаа гарахгүй хайцсан байгаа. Гэх жишээний ерөөсөө тэр мэдээлэлээс нь бол ерөөсөө гарахгүй байж л байна. Зүгээр энэ хүмүүс ингээ баригдахгүй яваад байгаа нь гэдэг нь болохоор зүгээр тэр хойноос нь яг хөөцөлдөж ингэж явахгүй л байгаа даахгүй. Тэрнээс тэр хүмүүс ямар нэгэн одоо жишээ нь за одоо юу яая PR-а хийя гэвь заа. За тэр чин гараад ирнэ. За наатаа янзлуул гэж явуулцдаг байхгүй юу. Тэгэл нөгөө PR-ын нөгөө визийг нь зохион байгуулж байгаа айжентийнх нь хүмүүс нь ингээл яагаад та чин татврын өртөө юм байна шүү дээ. Одоо энийг янзлуул. Одоо нэг бол IT-гоос тэр clean record авчиргээл. За тэгжээд за ингээд юу яая хаус авъя бизнес эрхлэе гэл ингэнгүүт за татврынхаа clean record-ыг авдаг гэл. Ингээл ерөөсө тэнд олвол ерөөсө төлж дуусахаас нааш байж байна. Хэдэн жилч болсон салахгүй ингээл байж байна. Тийм. Тэгээд тэр битгээл бүр ингээд өнгөрөөд өгсөн хойно ч гэсэн байж байна. Тэгээд үр хөвгтөн төлнө. Тийм байдаг. Тийм. Тэр ерөөсөө төлхөөс нааш ер нь бол салахгүй ингээд байж байна. Тийм болохоор тэрийг ерөөсөө өөрснөө IT-тагаа яриад одоо манай өмнөх тэр ажилласан газарт айгүй олон тийм хөгшин настай хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ өнгөрсөн ч гэсэн бид нэр татврыг боддгоо шүү дээ. Бодоол ингээл гаргаал ингээл яваад яадаг байхгүй юу. Тэгэл нөгөө гэр бүлийнх нь хүмүүс нь тэр юмыг зохицуулаад хамгийн сүүлийнх нь тэр доторынхаа юмыг зохицуулаад ингээл тийм. Ямар амар. Иймээс нэхэл орнод байна шүү дээ. Тий. Нэхэд хат борно. Тэгээд яг уу манай нөгөө барилгын залуучууд болохоор яг татвар төлөхгүй тэгэл Монгол руугаа буцаал ингээл ингэцтгэл юм шиг байлаа л дээ. Тийм. Тэгээд яг уу эргэж орж ирэх мэх тийм юмд нь нөлөөлөх бах. Тийм. Тэгдээ ерөнхийдөө бол одоо энэ барилгын юун дээр л хамгийн их одоо ганцхан барилгын салбар дээр ITO чинь тусгай бас нөгөө юу бүглүүлж авдаг шүү дээ. Форм бүглүүлж авдаг шүү. Одоо бид нар татвараа гаргахад чам эдэр зүгээр л чи татвараа төлөөл ингээл татврынхаа юг өгчөж байгаа шүү дээ. Тэнгүүд би нөгөө барилгын залуучуудын юг бодохоор давхар би тийм форм бас бүлж өгдөг. Тэр болохоор зөвхөн барилгын залуучуудад яасан. Ягаад тэгэхээр барилгын салбар хамгийн их tax innovation-тэй салбар. За,
Айгүй хэрэгтэй мэдээлэлээр бас дүүрэн подкаст болж байна гэж үзэж байна. Тэгээд миний хувьд бол сая та хэллээ шүү дээ, өөрөө хийж байгаа хүмүүс ийм юм дээр анхаарах ёстой. Тэгээ гэрээсээ ажиллаж байгаа зардал, health insurance, travel эднэр төр хүмүүс илүү хасалт хийгээд тэрэн дээр жоохон тоглолт хийгээд идэг болохоор энэ дээрээ жоохон анхаараа гэдгийг бас поинтлоод бичээд авлаа. Баярлалаа. Их Яа зүгээр зүгээр. их мэдчлэн манай сонсож байгаа хүмүүст маань маш олон хэрэгтэй мэдээллүүдээр бас бөмбөгцсөн дугаар болж байна гэж дөрвөн Үнэхээр маш их баярлалаа. Тэгээд мэдээж та бүхэн энэ мэрэгжлийн энэ олон жил мэрэгчлэрээ явсан эндхийн магистр төгссөн энэ мэрэгчлэлтэн Монгол аккаунтантаараа та бүхэн манаас үйлчлүүлээрэй. Тэгээд түрүүн хэлсэн бас доор комментор бас мэдээллийг оруулаад та бүхэн бас өргөнөөр үйлчлүүлээрэй. Такс буцаалтаа хийж байгаарай, та ирээдүгөө бодоод хийж байгаарай гэдэг маш том тодорхойлтыг одоо энд бас дахиад бас дурдчихъя гэж бодож байна. Тэгээд олон монголчуудынхаа бас ирэх олон жилүүдэд бас хувь татварыг нь бас буцаалтыг нь хийж өгөөд бас тэрч бүхэл бас олон Монгол эзэдтэй одоо компаниуд ялангуяа Сиднейд, Мельбурн ингээд том хотуудад ч тэр одоо Камберад ч тэр бас ингээд том нэртэй хоолны газрууд манаас нэгж ин гэсэн бас бизнес үйл ажиллагаанууд бас их эрхэлдэг болж ил дээ. Тэгэхээр тэр бүгдийн бас санхүүгийн талын бүх үйлчлэгийг бас амжилттай гүйцэтгээд бас олон хүмүүст бас тус болж яваарай гэж бас оюун агштай юруу. За баярлалаа. Өнөөдөр ингэж урьж оруулсанд маш их баярлалаа. Тэгээд тийм цаашдаа манай монголчууд, Австралид байгаа монголчууд илүү сайхан нэмэгдээд олуулаа болоод бизнесээ амжилттай явуулаад ингээд хувь хүмүүс нь ч гэсэн өөрснийгөө хөгжүүлээд ингээд хэдүүлээ өргөж өгч болтугай гэд ерөөё. Тэгээ одоо бас мэдгүй чадахгүй зүйл ойлгохгүй юмнуудаа манайх өөрснийхөө фэйсбүүкээр байнга 7 хоногийн хагас сайн болгонд манайх шин мэдээлэл хамгийн их асуусан асуултанд хариулдаг тийм шин мэдээлэл оруулж байгаа шүү. Тэгээ манай пэйжийг бас дагаад 7 хоног болгоно тэр шин мэдээлэлийг хараад ингээд Австралийн одоо тэр таксийн тухай мэдлэгээ жоохон өргөжүүлээд ингээд ерөнхийдөө амьдарч байгаа орчныхоо тэр бизнес эдийн засгийнх нь орчин нь ямар байдгийг тэрнээс нь суралцаад ингээд яваарэ гэж хэлье. Тэгээд чамд бас энэ намайг ийм сайхан посткард оруулсанд маш их баярлалаа. Тэгээд чиний ч гэсэн цаашдаа ажил үйлс ч гэсэн амжилт хүсээд ирээдүйд чинь бас аз жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа Инагч, энэ сайхан ерөөлөөр бас өнөөдрийнхээ энэ дугаарыг өндөрлөө. Тэгээд Сидней хотоос оюун сар Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. За дараагийн дугаар хүртэл баяртай манайхаа. Баяртай Инагч. За баяртай.